Жирэмсэн үед хөлөө хэрхэн эрүүл байлгах вэ? Хөлийнхөө эрүүл мэндийг хадгалахын тулд жирэмслэх бэлтгэлийн үеэр доод мөчний судасны хит авианы допсерграфи хийх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн зөрчил илэрсэн бол шаардлагатай шахалтын ангиллын эмчилгээ, шахалтын оймс сонгохын тулд судасны эмчтэй очно. Хэрэв хит авианы допсерграфи шинжилгээгээр бүх зүйл хэвэн байгаа бол өглөө орноосоо босохгүйгээр шагаагүй шилтний тойргийг хэмжих шаардлагатай бөгөөд эдгээр хэмжилтийн дагуу үе мөчний тасаг руу яваарай. Тэнд танд тохирох оймс сонгож өгөх болно. Мөн үе мөчний эмч рүү очиж хөлний зураг авалт хийх хэрэгтэй. Одоо үүнийг үе мөчний тасагт хийх боломжтой бөгөөд шинжилгээний үр дүнд үндэслэн хөлийн ачааллыг зөв хуваарлахад туслах уловчийг сонгоно. Эмч уловчийг засах хугацааг хэлнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийг ихэвчлэн зовоодог нэг асуудал бол тайвширдаггүй хөлний синдром юм. Энэ юу вэ? Энэ нь хөлөнд таагүй мэдрэмж төрж тэр мэдрэмжийг багасгахын тулд байнга хөдөлгөөнийг хүсдэг байдаг юм. Энэ нь яг хөлний өвчин биш, харин мэдрэлийн системийн эмгэг юм. Ихэвчлэн магний, кальций, төмрийн дутагдaltaй холбоотой байдаг. Энэ нь шимжилгээ өгөх шалтгаан бөгөөд эмчтэйгээ хамт тохирох эмийн тунг тодорхойлох хэрэгтэй гэсэн үг юм. Шахалтын оймс, үе мөчний уловч ба хангалттай хэмжээний микроэлемент нь таны хөлөө эрүүл байлгахад туслана.